2 дугаар хэсгийг тайлбарлая гэж бодлоо. За хүснэгтэн мэдээлэл ашиглан метаны холгоорч ургуулын дулааны илэрлийг тооцоолно гэж байна. За үүнийг тооцоолохдоо ургуулын дулааны илэрлийг холбооны энтальпи ашиглан тооцоолох дасгал байна. За метан гэдэг бол 4 ширхэг өстөр хүчийн атомтай. За ингээ холбоосон томьёог нь ингээ дэлгээ тавина. Дэлгэмэл томьёог нь за эндээс бол холоортой моно холоорт метан үүсгэе. За тэгэхээр нэг одоо устар хүчийн атомын оронд бол юу ирэх вэ гэвэл холоор ирсэн хүн гэсэн үг. Энэ хоёрыг хооронд нь холбож тавиал тэгэл тэрний оронд юу ирэх вэ гэвэл холоорын атом ирнэ гэсэн үг шүү дээ. Энэ дээр бол холоор ирээд нэмэх нь H холоор гэдэг юм бүтээгдэхүүн үүснэ. За ургуулын дулааны илэрлийг олохдоо яах ёстой вэ гэхээр юу байна гэсэн үг. Одоо энэ дээр CH холбоо хэд вэ гэдгийг тоолно. За ингээд CH холбоо хэд вэ гэдгийг тоолохын тулд за ямар өнгийг сонгох вэ? За энэ өнгийг сонгоч. За 1 ширхэг CH холбоо, 2 ширхэг CH холбоо, 3 ширхэг CH холбоо, ингээд 4 ширхэг CH холбоо байна. За тэгвэл яг хуу дельта H-аар зарим ном дээр тэмдэглэсэн байдгийг ургуулын дулааны илэрлийг олохдоо CH холбоо 4 ширхэг байна. Эгээр тэмдэглэсэн ч болно, дельта H-аар тэмдэглэсэн ч болно. За тэгвэл энэ бол их хойцоодын холбооны энтальпийн нийлбэр нэмэх ёстой. За нэмэх нь Е холоор холбоо 1 ширхэг байна. За их хойцоодын холбооны энтальпийн нийлбэр дээр улан бүтээгдэхүүн байцуудын холбооны энтальпийн нийлбэрийг нэмэх ёстой. Гэхдээ химийн холбоо үүсгэх нь химийн холбоо тасрах нь гаднаас энерги, энийг таслахын тулд гаднаас энерги өгч байгаа учраас энэ бол эндотерм байна. Буцаад химийн холбоо үүсгэх нь яадаг вэ гэхээр экзотерм байдаг учраас автоматар энэ сөрөг авчдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө холбооны энтальпийг мэдэж байгаа нөхцөлд ургуулын дулааны илэрлийг олохдоо их хойцоодын холбооны энтальпийн нийлбэр дээр нэмэх нь бүтээгдэхүүн байцуудын холбооны энтальпихээр нэмэх хас болчдөг байхгүй. Тийм учраас энийг бол шууд хасах нь их хойцоодын холбооны энтальпийн нийлбэрээс хасах нь бүтээгдэхүүн байцын холбооны энтальпийн нийлбэрийг хасчихаар шууд гарч болно гэсэн үг. Тэгэхээр одоо бүтээгдэхүүн байцууд гэхээр ECH холбоо хэд вэ гэхээр 1 2 3 ширхэг CH холбоо байна. Тэгэхээр 3-аар үржүүлнэ. Үржих нь EC холоор холбоо энд 1 л байна. Тэгээд нэмэх нь холбооны энтальпи гэсэн үг шүү дээ. H холоор зарим хуучны сургагчид дээр бол Е-гээр тэмдэглэсэн байдаг. Одоо шинжлэгдсэн дээр бол дельта H-аар бас тэмдэглэл явуулсан байгаа. За тэгэхээр 4-ийг үржих нь дельта CH нь бол энд шүү дээ. 413 гэсэн. 413 нэмэх нь Е холоор 243. За их хойцоодын холбооны энтальпийн нийлбэрээс асах нь 3-ыг үржих нь CH холбоо нь хэд гэсэн бэ гэхээр 413 шүү дээ. 413-ыг үржих нь EC холоор холбоо нь 470 нэмэх шүү. 470 энэ дандаа килж авалмал байгаа шүү дээ. Нэгжүүд нь. За тэгээд нэмэх нь H холоор нь 320 килж авалмал бүгд тийм байгаа. За ингээд холбооны энтальпийн нийлбэрийг нэмээд хасаад ингээд ботход 4-ийг үржих нь 413 тэнцүү нэмэх нь 243 тэнцүү 1896 энэ уртлынх нь 1896 хасах нь 3-ыг үржих нь 413 нэмэх нь 470 нэмэх нь 320 гэхээр 2029 гарч 2029 тэгэхээр 1896 тэнцүү 133 гэж юм. Тэгэхээр 133 хасах тэмдэгтэй шүү дээ. Тэгэхээр 133 килж авалмал буюу ABC нь бол 133 гарна гэсэн. 133 гэдэг тоог дугуйлж бодох шаардлагатай 34 133 юм уу 134 юм уу 34 би нэмж хасахтаа л нэг үйлдэл ячшгууллаа. За ерөнхийдөө энийг ингээ бодоод 133 134 гарч ийн гэж байна. Тэгэхээр дахиад нэг үржүүлээд үзье та. 4-ийг үржих нь 413 нэмэх нь 243 тэнцүү хасах нь 3-ыг үржих нь 413 хасах нь 470 хасах нь 320 тэнцүү би сая буруу утчих.
134 байсан биш үү? Энд 4 байна. За ингээд та бүхэн дахиад нэг хасаа тооцоолоод үзээрэй. За дараагийнх нь нодыг нэмэх нь урлагийн ашиглан даалгаврыг гүйцэтгэдэг. Азотын 2 оксидын концентрацийг 3 дахин ихсгэх. За тэгэхээр энэ дээр нөгөө химийн урлагийн одоо энэ яг ийм нөхцөлд бол энэ дээр бол урлагийн ирэмб нь ногийн хувьд 2, хүчил төрөгчийн хувьд 2 гэж өгсөн нөхцөлд бид нар бол бодох боломжтой. Хэрвээ туршилтаар тэгээд тодорхойлоод олцсон бол гэтэл энэ дээр бол ногийн яг стихиометрийн коэффициент чинь бол хуучны сургуульчгүүд дээр бол ийм бодлогод бол байдаг. Гэхдээ стихиометрийн коэффициентүүд бол урлагийн ирэмбийг бол тодорхойлохгүй гэдэг ингээд хэлсэн байгаа. Гэхдээ яг одоо хуучны сургуульчгүүдийг дагаад ингээд хий гэж бодлоо. НО хий дээр нэмэх нь O2-ын хий тэнцүү 2NO2 хий. За тэгэхээр эндээс бол азотын 2 оксидын концентрацийг V1 тэнцүү К үржих нь НО-гийн 2 зэрэг үржих нь O2-ын концентрац гэсэн V2 тэнцүү концентрацийг хэсгэж байгаа нөхцөлд үржүүлдэг шүү дээ. Тэгэхээр ямар болно гэсгүй гэхээр К үржих нь 2-ын 2 зэрэг болно гэсэн баггүй. Тэгэхээр урлагийн урд нь 4 дахин өснө. V2-ыг V1-ийг хуваахаар урлагийн урд нь 4 дахин өснө гэсэн үг. Тэгэхээр D тэнцүү 4-оор урлагийн орчны даралт ихсгэнэ гэдэг чинь хүчний концентрацийг 2-ын ихсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр 2-ын 2 зэрэг гэсэн үг. Энд бол 2 байгаа гэсэн үг. 2-ын 2 зэрэг 4, 4-ийг 2 үржүүлээд 8 учраас E тэнцүү 8 гэдэг хариултыг бол дугуйлж бодно гэсэн үг ээ. За дараа нь бол юу гэсэн бэ гэхээр стандарт нөхцөлд азотын мөнгө үүсгэх юм бол тоо хэмжээг олгож. За тэгэхээр энэ дээр бол 248 дециметр куб энэ болохоор 2-ыг үржих нь стандарт нөхцөл гэсэн учраас 24.8 дециметр кубыг үржих нь моль яасах нэгтэй. За тэгээд үүсэх бодисын тоо хэмжээ гэхээр X моль гэсэн үг. Доор нь 2 моль стихиометрийн өмнөх коэффициент моль болдог шүү дээ. Тэгэхээр 224-ийг тэгэхээр эндээс X-ээ олохын тулд яах ёстой вэ гэхээр 2-ыг үржих нь 248 дециметр кубыг хуваах нь 2-ыг үржих нь 24.8 дециметр кубыг үржих нь моль яасах нэг гээд энэ 2 хураагдаад энэ 2 хураагдаад 0.1 буюу 3.5 гарах юм. FG чинь 3.5 гэдэг 0.1 тэгээд явах үед тэгэл 3.5 гэхээр T юм байлгүй. Тэгэхээр F таслал G чинь бол 0.10 гэсэн үг юм. За ингээд энэ бодлого нэг иймэрхүү бодлого байжээ. За дараагийнх нь бол тэнцвэртэй холбоотой бодлого нь 2 болохоор за 2А хий дээр нэмэх нь B хий тэнцүү 2C хий гэсэн юм орол байжээ. За энэ орол систем дэх тэнцвэр тогтсон үеийн концентрац гэхээр за энд болохоор анхных за энд болохоор өөрчлөлт буюу уралд орсон хэмжээ. За энд бол тэнцвэрийн үеийн концентрацууд бичигддэг тий. За тэнцвэрийн үеийн концентрац нь бол энэ 2 мол литр байсан. Энийх 1 мол литр байсан. C-гийнх бол 0.6 мол литр байсан. Анх бол C байгаагүй. Энэ бол 2-оор нэмэгдсэн учраас энэ дээр 6-гаар нэмэгдсэн учраас 6 мол литр болно гэсэн үг шүү дээ. За яг ихний нэгдүгüүрт нь бол бид нар бол К-ийг болохдоо C бодисын квадратыг хуваах нь нэгдүгээр дасгалыг хийе л да. За тэгэхээр нэгдүгээрхний энд ч шуудчтай юм лөө. К-ийг болохдоо C бодисын концентрацийн 2 зэргийг хуваах нь А бодисын концентрацийн 2 зэрэг үржих нь B бодисын концентрац. C-гийнх бол хэд байсан бэ гэхээр 6-гийн 2 зэргийг хуваах нь А-гийнх болохоор 2-ийн 2 зэрэг үржих нь B-гийнх 1 байсан учраас 6 36-ыг 4-т хуваагаад 36-ыг 4-т хуваахар чи хэд гэдэг вэ? 4-9 36 гэдэг ялла. Тэгэхээр энэ дээр бол К-ийн 9 гарч ийн. Тэгэхээр A тэнцүү 9 гэдэг хариултыг дуулж бодно гэсэн үг. За тэнцвэр тогтохоос өмнөх бол А бодисын концентрацийг олгож байгаа учраас энэ бол 6 мол литр үүссэн шүү дээ. Энэ дээр бол 2 дахин батах юм байна. Энэ бол 2 мол, энэ болохоор 1 мол. X тэнцүү X олохдоо эсрэг талаа 2 мөржүүлээ 2 тухайн гэхээр 3 мол литр болно гэсэн үг. Энэ бол 3 мол литр юм байна.
Энэ бол 2 мол гэсэн үг. Эндээс x2 олохын тулд бас л 6 мл болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол уралд орсон 6 мл. Анхныхыг болохдоо уралд орсон дээр уралд ороогүйг нэмдэг шүү дээ. Тэгэхээр энд бол 8 мл болно гэсэн үг. Энд бол 4 мл болно гэсэн үг. Тэгэхээр тэнцвэр тогтохоос өмнөх А-гийнх бол анхных бол хэд байсан бэ гэхээр 8 юм байна. Тэнцвэр тогтохоос өмнөх Б-гийнх бол хэд байсан бэ гэхээр 4 гэдгийг дуулна. Энэ температур дох урвалын гарцыг олно гэж. Гарцыг олохдоо 3 дугаархын энд хийж таарах юм байна. Энэ температур дох урвалын гарцыг олоо гэж. Тэгэхээр 2А-д нэмэх нь B тэнцүү 2C гэсэн урвал байсан. Энэ бол анх 8 байсан. Энэ бол 4 байсан. Тэгэхээр энэ хоёр бол үлдэгдэлгүйгээр урвалд орсон бол энэ хэдий өсөх ёстой байсан бэ гэхээр 8 мл өсөх ёстой байсан шүү дээ. Тэгэхээр гарцыг олохдоо яах ёстой вэ гэхээр туршилтын туршилтын концентрацийг онлын концентрац туваага 100-аар үржүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол туршилтаар бол 6 мл үүссэн ш. 6-г баахан 8-ыг үржих 100 гэхээр 6-г баахан 8-ыг бишээ. Тийм үржих 100 шүү дээ. Үржих 100. 75% гарцтай буюу D нь бол 75 орж ийн. Энэ дээр бол гарц нь бол хэд байсан бэ гэхээр 75 гаргажээ. За тэнцвэрийн үеийдэх бүтээгдэхүүн үүсэх урвалын хурдыг олно гэж. Тэнцвэрийн үеийдэх гэж байгаа учраас дөрөвдөх нь V тэнцвэр K-г үржих нь А-гийн 2 зэрэг. За энэ нөгөө өмнөх оны дээш учраас уул нь стихиометрийн коэффициент нь урвалын хурдны тэгшгэлийг илэрхийлдэг вэ гэж бид нар үздэг те. Тэгэхээр K нь бол хэд байсан бэ гэхээр 0.5-ыг үржих нь уралд ороогүй дандаа энэ тавих хэвээр. Тэнцвэрийн үеийнхийг энэ тавих хэвээр. Тэгэхээр 2-ийн 2 зэргийг үржих нь 1 гэхээр чи 2-ийн 2 4-ийг 2 туваагаад буцаа 2 гарна гэсэн үг. Тэгэхээр F тэнцүү хэд байсан бэ гэхээр F тэнцүү энэ дээр 2 гэдэг хариултыг дуулж батгаар байжээ. За дараа нь бол бид нарт яасан бэ гэхээр B бодисын концентрацийг 6 дахин ихсэг гинэ. За тэгэхээр энийг бол дараагийн утсан дээр хийх гэж бодлоо. За дараагийн утсан дээр очиж жагаад хийж үзье. За B бодисын концентрацийг 6 дахин ихсэхэд шулуун урвалын хурд хэд дахин өсөх вэ гэж. За тэгэхээр энэ чинь 1 байсан 2 3 4 5 6 7 юм байна. За 6 дахь нь бол юу гэж байгаа вэ гэхээр D бодисын концентрацийг 6 дахин ихсэг гинэ. B тэнцүү K-г үржих нь А-гийн концентрацийг 2 зэрэг үржих нь B-ийн концентрац гэсэн үг. B-г 6 дахин ихсэхэд эн чинь 1 зэрэгтэр хамаарч байгаа юм чинь урвалын хурд нь дагаал 6 дахин өссөн шүү дээ. Тэгэхээр G тэнцүү хэд байсан бэ гэхээр 6 гэдгийг дуулж батгаар байжээ. За дараа нь системийн температурыг анх бол 20 байсан шүү дээ. T1 нь бол 20 градус байж байгаа. Гэхдээ энэ агуулгаас хасагдсан шүү. Ээжд бол орж ирэхгүй гэсэн. Гэхдээ яг нэгэн төгсөн байгаа учраас хийж үзье. Урвалын урд нь 81 дахин өссөн бол энэ гаммаг болооч гэж. За тэгэхээр температурыг ихсгэсэн тохиолдолд VT1-ийг температур 1 үеидэх 2 үеийн температур урвалын хурдыг температур 2 үеидэх урвалын хурдыг температур 1 үеидэх урвалын хурдад харьцуулаад гамма гэдэг нь температурын коэффициентийг тооцоол гэсэн мэт. Гамма гэдэг нь температурын коэффициент. Тэгээд T2-оос T1-ийг хуваах нь 10 гэдэг таанд орлуулна гэсэн үг. Тэгэхээр энэ бол шууд автоматар 81. Тэгэхээр 81 тэнцүү гаммагийн 60-аас хасах нь 20-ыг хуваах нь 10 гэхээр хэдийн 81 ч хэдийн 4 зэрэг вэ гэхээр 3-ын 4 юм болов 1 2 3 4 тийм байна. 3-ын 4 зэрэг чинь 81 юм байна. Тэгэхээр энэ дээр 3-ын 4 зэрэг тэнцүү гаммагийн 4 гэсэн 4 4-тэй харагдаад гамма тэнцүү 3 буюу H тэнцүү 3 гэдгийг дуулж бодох хэрэгтэй байжээ. За хромын шин чанарыг тодорхойлох харуулсан схем өгөгдсөн. За энэ бол 8 онооны тасгал байна. За үүнийг хийхийн тулд 2-ын 4-ний нэмээд. За хромын шин чанарыг харуулсан схем бол өгөгдсөн. За ингээд 8 онооны тестийг бүгд хамт хийж таарах нэ.
За үүнийг хийхийн тулд эхлээд бол бид нар яах ёстой вэ гэхээр дээрх системийг сайтар ажиглан дараах даалгаврыг гүйцэтгэх нь гэж К бодисын дугаар гэхээр ямар нэгэн бодисыг хүчил төрөгчтэй оролд оруулахад N гэдэг бодис үүсч таарч байна. За дараа нь ер нь бол эндээс хөгжүүлээрэ амар юм байна. Хромын 3 гидроксидыг задлахаар юу үүсдэг вэ гэж асуудаг шүү дээ. Тэгэхээр N бодисын дугаарыг олохдоо бид нар яаж болсон бэ гэхээр хромын 3 валенттай гидроксидыг температурын нөлөөгөөр халаад задлахад температур шин халаад задлахад хром 2А3 дээр нэмэх нь ус үүсдэг учраас шууд энэ бол бидний хариултад бол нийцэж байна. Тэгвэл N бол угаасаа юу байсан бэ гэхээр хромын оксид байжээ гэдэг юмыг хромын оксид N гэдэг чинь D нь бол хром 2А3 буюу 6 гэсэн үг. D тэнцүү 6 юм байна. D тэнцүү 6. Дараа нь К дээр хүчил төрөгчийг нэмэхээр хромын оксид үүсдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр К гэдэг чинь бол К дээр хүчил төрөгчийг нэмэхээр хром 2А3 үүсчмээр юм ганцхан юм л байна шүү дээ. Тэгэхээр хром дээр нэмэх нь хүчил төрөгч тэнцүү хром 2А3 гэдэг юм бүтээгдэхүүн. Тэгэхээр A тэнцүү хэд байсан бэ гэхээр A тэнцүү 7 байжээ. A тэнцүү 7. Дараа нь L бодисын дугаар гэхээр L-ийг бол халаад задлахад N үүсэж байна гэж байна. За гэхдээ бүгдээрээ яах ёстой вэ гэхээр L-ийг халаад задлахад N үүсдэг. Хромын оксид үүсчмээр юм хаана нэ гэхээр за энэ бол яаж задлаад хром дээр холоор 2 үүснэ шүү дээ. Энийг задлахаар азот, хромын оксид гэхдээ энэ дээр юу юм байна? Хромын оксид үүсгчмээр энэ бас байж болох гэдэг байхгүй юу? Тэгэхээр бусад өгөгдлүүдэд харж ийж дараа нь тэр L-ийг хийх ёстой юм байна. Дараа нь N бодисын дугаар гэж байна. За N бодис дээр натрийн гидроксидыг нэмэхэд M үүсдэг гэж байна. N нь бид нар сая хром 2А3 гэдээ олцсон шүү дээ. Хром 2А3 дээр натрийн гидроксидыг нэмэхэд энэ бол нөгөө сүүрийн оксид дээр хүчлийн оксид дээр натрийн гидроксид нэмэх 3 байгаа нөхцөлд нэмэх 3 тал үүсэх ёстой. Натрийн хромтой одоо юм нэгдэл байгаа шүү дээ. Энэ одоо авс чинь одоо энэ хоёр байх боломж байна тий. Энэ юм уу энэ хоёр байх боломж байна. Энэ хоёроос нэмэх 3 тал үүснэ. Тэгэхээр натрийн хромо 2 яагаад гэхээр жилтэй ангиж 3 биш байгаа байхгүй. Ас 2 2-2-ын 4-өөс 1 ясаад нэмэх 3 тэгээд нэмэх нь ус гээд за энэ өмнө 2-ыг тавиад энэ өмнө 2-ыг тавихаар тэнцэж байгаа юм тий. За тэгэхээр энэ дээр бол аль нь байсан бэ гэхээр N бодисын дугаар буюу C тэнцүү бид нар бол 3-ыг дуулж бодохоор ээжээ. За дараа нь К дам бодис гэхээр К бол угаасаа юу байсан бэ гэхээр К чи байла хром биш ш нэр. К бол хром биш. К хүйтэн концентрацтай бүхрийн хүчлэлтэй уралд ордоггүй гинэ. К дам бодис нь хүйтэн 2 дахь нь. За бид нар L-ийг бол за одоо N-ийг за тэрийг N-ийг бодохгүй болно. За К дам бодис гэхээр хром дээр H2SO4-ийг нэмэхээр концентрацтай нэмээд ингээд халаахад бол мэдээж хромын сульфаттай юм хаана вэ гэдгийг харчин гэсэн үг. Тэгэхээр угаасаа ис буюу хром 2SO4 3 дахин дээр нэмэх нь SO2 дээр нэмэх нь бас хром 2SO4 3 дахин дээр нэмэх нь SO2 дээр нэмэх нь H2O үүсдэг байгаа. За ингээд цааш нь бол үргэлжлүүлэхээр тэгэхээр одоо бид нар бол яасан бэ гэхээр энэ бол К дам биз. Тэгэхээр И тэнцүү ис болно гэсэн. И тэнцүү ис болно. За дараа нь бол юу гэсэн бэ гэхээр М бодисын шүллэг орчин бромын усаар үйлчлэхэд үүсэх бодисын дугаар М гэдэг нь юу байсан бэ гэхээр энэ байна. Энэ шүү дээ. Энд чинь бол М бодис 3 дахь нь тий. М бодис буюу натрийн хром А2 дээр нэмэх нь бром 2 дээр нэмэх нь натрийн гидроксидаар шүллэг орчинд оруулахад натрийн өгүүлбэр нь юу гэсэн бэ гэхээр үүсэх бодисын дугаар шүллэг орчинд бромын усаар үйлчлэхэд натрийн 2 хром 2А7 дээр нэмэх нь натрийн бромид дээр нэмэх нь 3H2O үүсгэнэ гэсэн үг. За ингээд урлагийн тэгшгэлээ бол ингээд тэнцүүлчих бол боломжтой. Энд 2-ыг тавиад энд 3-ыг тавиад
За тэнд бол 6-ыг тавиад энэхүү урвал нь бол тэнцэж байна. Тэгэхээр n бодисыг шүлтлэг юугаар үргэлжлэхэд энэ нэг жоохон дээшлүүлчихье гэж бодлоо. Үргэлжлээ. За тэгээд бүгдээрээ хамтдаа цааш нь үргэлжлүүлье. За тэрэн дээр бол ерөөсөө n бодисыг шүлтлэг орчинд боромны усаар үйлчлэхэд бол натрий 2 хором 2 одлоо дээр нэмэх нь. За тэгэхээр энэ нь бол бором 2 уралд орж байгаа нөхцөлд хөвчлэн бором хасах нэг энэ тохиолдолд үүсэж байна. Нэгнийх нислэгүүх юм буурч байвал нөгөөхийнх нь өсөх ёстой. Тийм учраас ийм бүтээгдэхүүн бол үүсдэг гинэ. Үүсдэг байна. За дараа нь бол яасан бэ гэхээр за дөрөвт нь К бодисыг холоортой уралд оруулсан. К нь юу вэ гэхээр хором байсан. Хором дээр нэмэх нь холоортой юм хаана вэ гэхээр энэ нэг л болж таарч штэ. Тэгэхээр G бол 1 юм байна. G тэнцүү 1 юм байна. Гурав дахь нь юу байлаа? N бодисыг шүлтлэг орчинд боромны усаар үйлчлэхэд үүсэх бодисын дугаар F тэнцүү натрий 2 хором 2 одлоо буюу F тэнцүү 4 байсан байна гэж үзэх юм шүү дээ. F тэнцүү 4. За дараа нь бол яасан бэ гэхээр хором 3 нэмэх аммиакийн уусмалд үүсэх комплекс ионы дугаар гэж байгаа байхгүй 5 дахь нь. Тэгэхээр хором 3 нэмэх чинь NH3 та уралд орохороо яг хоромын эслэгүүн хэмийг 2 дахин үржүүлсэнтэй тэнцүү буюу хором NH3 6 дахин тэгээд 3 нэмэх үүсгэх гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол H тэнцүү хэд вүлээ? 5 юм байна. H тэнцүү 5. За дараа нь юу гэсэн бэ гэхээр одоо нөгөө n үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ганцхан юм дутуу байна. Тэр нь юу вэ гэхээр n буюу бишээ тэр чи аль нь үлдсэн мөлий? N бодисын дугаар биш. L бодисын дугаар гэсэн шүү. Тэгэхээр b бол яалтчгүй 2 болж таарлаа. За яагаад b-г 2-оор үзвэ гэхээр энд угаасаа өөр одоо бүр 6 за нэг дээр ингэн гэсэн үг байхгүй юу? NH4 2 дахин хором 2 O7-ог бол халаа задлахаар азот дээр нэмэх нь хором 2-оор 3 дээр нэмэх нь H2O гэдэг бүтээгдэхүүн үүсдэг байхгүй. Тэгэхээр усны өмнө дөрийг тавиал тэгэл үлдсэн бол тэнцэж байгаа гэсэн үг юм байна. Ингээд энэ одоо юуны 8 дугаар юм бол ямар ч юмд оролцоогүй. Ингээд энэ бодлогын хариу ингээд дуусж байна. За шинжээж үл мэдэгдэх шингэний шин чанарыг тодорхойлох зорилгоор 3 хэсэг туршилт бол явуулсан. За тэгээд хэсэг хугацааны дараа шинжилж үзэхэд А нэгдлэн CNH2N гэдэг томьёон захирагддаг нэгдэл бол бүр болохгүй бол орлуулсан ч болно. N тэнцүү 1 гэдэгт бол C1H4O гэдэг чинь CH3OH гэсэн үг. Тэгэхээр энэ бол спиртийн ерөнхий томьёон юм байна. Өөрөөр хэлбэл А нэгдлийн дугаар гэхээр A тэнцүү энэ бол нэг атомд хонсон спиртийн ерөнхий томьёон бол ийм томьёон захирагддаг. За дараа нь юу гэсэн бэ гэхээр Б нэгдлийн дугаар гэж чинь. Тэгэхээр энэ дээр бол орлуулчин N тэнцүү 1 дээр ч юм уу те. Тэг ингээ орлуулгаар C1 H нь 2 O гэсэн үг. Энд чинь өөрөөр хэлбэл HCOH гэдэг нь альдгид юм уу кетон байх боломжтой шүү дээ. Тэгэхээр A тэнцүү спирт учраас хансан нэг сурт хансан спирт учраас A тэнцүү хэд байсан бэ гэхээр A тэнцүү нэг сурт хансан спирт гэдэг чинь 5 байсан байна. Дараа нь B нь бол альдгид юм уу кетон байх боломжтой. Тэгэхээр альдгид буюу B тэнцүү B бол альдгид байсан байна те. Ерөнхий томьёоноос нь харсан ч болно. Энэ бол B бол альдгид байсан байна. Тэгэхээр B тэнцүү 4-ийг сонгоно гэсэн үг. C нэгдлийн анхны
C нэгдлэн C H2-ын O2 гэж байгаа байхгүй. Тэгэхээр N тэнцүү бас за 2 дээр за 1 дээр л орлуулъя да. Тэгэхээр C1H 2O2 гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бол H сон гэдэг карбон хүчил нэг сурд карбон хүчил таарч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд C тэнцүү хэд байсан бэ гэхээр 5 байжээ гэдгийг ингэж бодож болно. За тэгэхээр одоо энэ дээр бол цээжлэн гэсэн үг. Хансан нэг атомт спиртийн ерөнхий томьёог бол CnH2-ын дээр нэмэх нь 1 OH гэдэг энэ устөрөгчийг ийш нь оруулаад тавьчихаар CnH2-ын дээр нэмэх нь 2O болно гэсэн үг. Харин хансан альдгид юм уу эсвэл за кетон байгаа нөхцөлд CnH2nO гэдэг томьёо. За хансан нэг сүрд карбон хүчлэх бол ямар болдог вэ гэхээр CnH2-ын дээр нэмэх нь CnH2-ын дээр нэмэх нь 1 сон гэсэн ч болно. Энэ чинь нэр CnH2 хэрвээ ингээд бодлого тооцоонд бол энэгээр ингээд бичсэн бол энэгээр ингээд бичвэл тооцоонд урлагийн тэгштэглээс тооцоолох бол боломж өрддөг учраас энэ бас энэгээр бичсэн ч болно. За одоо тэгэхээр нөгөө бичгийн хивээ жоохон сайжруулахгүй бол бичгийн хив бол үндэл амар байна. CnH2-ын O2 гэж ийм хоёр янзаар бичиж болно гэсэн үг. Хансан нэг сүрд карбон хүчлийг ийм хоёр янзаар хансан нэг сүрд карбон хүчлийг хоёр янзаар ингэж бичиж болдгоо гэсэн үг. За тэгэхээр А нэгдэл 24 г, Б нэгдэл 5.8 г, С нэгдэл 7.1 г. В нэгдлийн томьёог тодорхойлохоор мөнгөний оксидын аммиакийн усмал дундор. За В бол юу байсан бэ гэхээр альдгид байсан шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ нөхцөлд бол энэгээр нь биччихвэл энэ хойдлынхоор нь биччихвэл амар болно гэсэн. За тэгэхээр хойдлынх нь бүгдээрээ хамт бичээл та. Жоохон бичгийн хивээ битэх юм бол байна. За тэгэхээр CnH2n дээр нэмэх нь 1 COH. За альдгид бол аргентум NH3 хэд дахин бэ гэхээр 2 дахинтай OH та байгаа нөхцөлд CnH2n дээр нэмэх нь 1 COH болоод тэгээд нэмэх нь 2 аргентум дээр нэмэх нь 4 NH3 дээр нэмэх нь 2 ус үүсдэг лөө. За яг урлаа ер нь бол тэнцвүүлчих юм бол дайжгүй л дээ. Тэнцвүүлчих юм бол дайжгүй. За тэнцвүүлээд ингээд юу ачаар жишээлбэл энэ дээр 2 3 байна. 1 ус юм шиг байна. За одоо энэ дээр бол юу гэсэн бэ гэхээр хэдэн грамм бэ гэхээр Б бол 5.6 5.8 грамм байсан шүү дээ. Тэгэхээр энэ молийн массыг болохоор 14 дээр нэмэх нь 12 13 14 гэдэг чинь 30 болно гэсэн үг. За тэгэхээр эндээс бол 21.6 грамм мөнгө ойлгорсон. 21.6 грамм бахаар 2-ыг үржих 108 гэсэн үг. За ингээд 5.8 чинь 21.6 грамм мөнгийг үүсгэх юм бол 14 дээр нэмэх нь 30 чинь 2-ыг үржих 108-ыг үүсгдэг гээд эндээс энийг болохоор x 14 дээр нэмэх нь 30 чинь 58-тай тэнцүү гэсэн үг. 14-ийн тэнцүү 28 гэсэн үг. 14-ийн тэнцүү 28 гэсэн үг. Тэгэхээр n тэнцүү 28 гэсэн үг. Тэгэхээр n тэнцүү бол 2 гарч ийна гэсэн үг. Тэгэхээр анхны нэгдэл нь бол энэ дээр орлуулахаар C2H5 COH гээд нийт C-ийн доод C3H6O гэхээр V нэгдэл бол энэ юу чинь B гэж байгаа юм уу? D юм байна. D бол 3 та тэнцүү, E бол 6 та тэнцүү гэдгийг дугуйлж бодох байжээ. За А нэгдэлд хувиралд ороогүй бөгөөд А, Б, С нэгдлийн нүүрсдөрөгчийн атомын тоо ижлүүлсгийг тогтоорчээ. С нэгдэл тохирох гэхээр нүүрсдөрөгчийн атомын тоо маань С бол бид нар юу гэж үзсэн бэ гэхээр карбон хүчил гэж үзсэн шүү дээ. Энд 3 С-тэй хүчил хаана вэ гэхээр пропаны хүчил буюу F тэнцүү F тэнцүү 2-ыг аавна гэсэн үг. Метаны хүчил, пропаны хүчил шүү дээ. За анхны үл мэдэгдэх шингэний массыг олно гэдэг чинь.
За үүнийг болохын тулд дараагийн утсан дээр дахиад нэг юу нээчээ. За тэгэнгүүтээ бүгдээр хамтдаа бодчихъя. За ингийн тулд яах ёстой вэ гэхээр одоо ерөнхийдөө бол одоо энэ дээр бол нэг өгөгдөл над миний бодлоор хаягдсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? За эхний ээлжинд бол шинжээж цааш шинжиж А нэгдэл хэд байсан бэ гэхээр А нэгдэл А-гийн масс бол 24 г байсан. Б-гийн масс бол 5.8 байсан. С-гийн масс бол 7.4 г байсан гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр энийг нэг эхлээд шинжээж үл мэдэгдэх шингэний шин чанарыг тодорхойлох зорилгоор 3 хэсэг туваа авч өөр нөхцөлд хадгалаад өөр нөхцөлд хадгалсан гинэ. Өөр нөхцөлд хадгалсан. Хэсэг хугацааны дараа шинжилж үзэхэд тэгэхээр өөр нөхцөлд хадгална гэхээр одоо эсэлтүүлээд ингээд орвол энэ өөр нөхцөлд хадгална гэдэг дээр л түшиглээл одоо өөр нөхцөлд гэхээр одоо эсэлтүүлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг л болж таарад байгаа юм л да. За тэгэхээр одоо яасан бэ гэхээр нөгөө А нэгдэл ямар нэгэн химийн хувиралд ороогүй гэж байгаа юм. Энэ дээр А нэгдэл химийн хувиралд ороогүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол БЦ нь бол орцсон гэсэн үг. Тий. Тэгэхээр А бол юу байлаа? А бол спирт байсан тий. За тэгтээ энэ дээр бол заавал эсэлтэг хургалд орно гэдэг юм. За тэгэхээр А бол үл мэдэгдэх шинг нь А нэгдэл байсан. Учир нь А нэгдлийн химийн уралд ороогүй ба энэ спирт байсан гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр Б нэгдэлд хувирсан Б нэгдэлд хувирсан А нэгдлийн массыг олно гэхээр нөгөө спирт 3Ct спирт чи яасан бэ гэхээр А нэгдэл бол хувиралд ороогүй шүү дээ. Тэгэхээр спирт бол хэд байсан бэ гэхээр C3H8O байсан шүү дээ. Энэ хэдэн грамм байсан бэ гэхээр одоо өөрөөр хэлбэл одоо энэ дээр ингэж бичнэ гэсэн үг. Б нэгдэлд хувирсан А нэгдлийн массыг болно гэсэн үг. А нь хувиралд ороогүй гэхээр нөгөө хоёр нь орцсон байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр А нэгдэл бол C3H8O-гийн молекулын масс нь болохоор энэ дээр бол 60 гарна шүү дээ. Тэгэхээр 60 г чинь Б нь бол юу вэ гэхээр C3H6O байсан гэсэн үг. За тэгэхээр C3H6O байсан гэсэн үг шүү дээ. За яаж хараад байх. Юу байна гэсэн үг. Одоо эндээс бол нөгөө Б нэгдэлд хувирсан А-гийн массыг олно гэсэн үг. За үүнийг болохтаа яах ёстой вэ гэхээр За үүнийг болохтаа бол 60 г одоо А нэгдэл чинь яасан бэ гэхээр 60 г А нэгдэл бол 58 г Б чинь хэд байсан бэ гэхээр Б чинь нөгөө C3H6O шүү дээ. Тэгэхээр энэ бол Б гэсэн үг. Энэ бол А гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол молекулын масс нь болохоор 2 өсвөрчөр дутуу юм чинь 58 г мол болно гэсэн үг шүү дээ. 58 грамыг хуваах нь мол болно гэсэн үг. Тэгвэл 5.8 г одоо Б нэгдэл үүсгэхэд хэдэн грамм одоо А-гаас үүссэн байх вэ гэд ингээд бодохоор X тэнцүү 6 г одоо А нэгдэл үүссэн байна. За дараагийнх нь бол С нэгдэлд хувирсан А нэгдлийн массыг бол А-гийн массыг бол С нь юу байсан бэ гэхээр C3H8O2 байсан шүү дээ. Тэгэхээр энэний молекулын масс нь болохоор 74 г мол гарна. За ингээд 74 г молоо тавьчих. Тэгчингүүдээ юу байна? 60 г А нэгдэл чинь байжгаад 74 г мол С-ийг бол үүсгэсэн болвол 7.4 г С үүссэн шүү дээ. Тэгэхээр хэд болох вэ гэвэл X тэнцүү 6 г А. Тэгэхээр нийт А-гийн хэмжээг олохдоо А бол 24 байсан шүү дээ. Тэгэхээр 24 дээр нэмэх нь 6. Энэ нөгөө BC нэгдэл нь ингээ хувирсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр 6 нэмээд нийт 36 буюу GH нь бол 36. За ингээд сорил
7-гийн 2 дугаар хэсгийн үйл ажиллагаа ингээд дуслаа. Ингээ анхаарал хандуулсан явдал